Өглөөний мэндийг хүргэе түн баяраа. Өглөөний мэнд. За миний яриа сонсогч байна уу? Сонсогч байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт манай Монголын хөрөнгийн бирж, манай Монголын дотоодын зах зээл дээр ер нь ямар арилжаанууд явагдав? Тэр талаарх мэдээллийг эхлээ бидэнд хүргэж. За өнгөрсөн 7 хоногт бол Монголын хөрөнгийн зах зээлд нийт 1449 тэрбум төгрөгийн үнэцээс арилжагдсанаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 1447 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 5.1 сая ширхэг үнэцээс арилжагдсан байна. Хаан банк хувьцаат компани хувьцаа одоо хамгийн өндөр тоо ширхгээр арилжагдсан байна. За мөн арилжааны үнийн дүнгээр нь харах юм бол Invescore Capital хувьцаат компани хувьцаа одоо 1.2 тэрбум буюу хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа явагдсан байна. Ханшийн хэлбэлцлээр нь харах юм бол MJL Aqua хувьцаат компани одоо 15.67% буюу хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол Хүрт хувьцаат компани 14.54% уналтыг үзүүлж одоо хамгийн өндөр уналтыг үзүүлээд байна. За тэгвэл Улаанбаатар үнэт цаасны бирж дээр нийт өнгөрсөн 7 хоногт 15 сая төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа явагдаж 30 сая төгрөгийн тооцооны үйл ажиллагаа хийгдсэн байна. За үүнээс одоо бүртгэлтэй үнэт цаасаар нь хараад үзэх юм бол GSP Capital банк ус санхүүгийн байгууллагын гаргасан GSP 2 хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хамгийн өндөр дүнтэй арилжаа явагдсан байна. Харин Invescore Global Q буюу одоо Монголын хамгийн анхны ETF сангийн арилжаа бол 5250 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа явагдсан байна. За арилжигдсан бүтээгдэхүүнүүдийн бүтцээр нь хараад үзвэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа одоо нийт арилжигдсан үнэт цаасны 99.4% эзэлж байна. 0.6% нь одоо хувьцааны арилжаа эзэлсэн. Тэгвэл яг Улаанбаатар үнэт цаасны бирж дээр бас өнгөрсөн 7 хоногт ямар арилжаанууд явагдав? Ер нь арилжааны волюм бас ямар байсан бэ? Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар үнэт цаасны биржээр ерөнхийдөө хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснуудын арилжаа давамгайлсан 7 хоног боллоо. За яг хувьцаат компаниудын хувьд арилжаа явагдсан хэдий ч одоо арилжааны үнийн дүн бол бага хэмжээгээр явагдсан байна. За ерөнхийдөө бас өнгөрсөн 7 хоногийн дөнгүүд тоо мэдээллүүдийг харуул яг ийм байна. За үүний бас яг хэдэн хувийнаас Улаанбаатар хөрөнгийн бирж эзэлж байна. Монголын хөрөнгийн бирж бас яг хэдэн хувийг эзэлсэн байна. За яг өнгөрсөн 7 хоногийн нийт арилжааны дүнд харьцуулаад үзэх юм бол Улаанбаатар үнэт цаасны бирж 1% одоо арилжааны дүнгийн 1% эзэлж байна. Улаанбаатар Монголын хөрөнгийн бирж 99%-ийг эзэлсэн дүнтэй харагдаж байна. Чингис хаан хөрөнгийн биржийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт арилжаа явагдаагүй дүнтэй харагдаж байна. Тэгэхээр бидэндээ холбогдож мэдээлэл өргөсөнд баярлалаа түн баяраа. За баярлалаа.